За сайн байцгаана уу энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдрийн хувьд бол нэлээд сонирхолтой хоёр мэдээлэл надад байна. За нэг нь болохоор Оростой холбоотой Украины дайнтай холбоотой асуудал байж байна. Бид нар Украины дайны өнгөрсөн хугацаанд болж бух хилцлийн талаар ерөнхийдөө дүгнэхэд болвол те хамгийн сүүлд болвол Ромын папын насарсан оршуулгын ёсол дээр Трамп Зеленский хоёр уулзаж бяцхан тохиролцоонд хүрсэн. За энэ дээр бол Зеленский ямар нэгэн байдлаар Кремийн хогийг хүлээлгэж өгнө үү, албан ёсоор гэдэг зүйлийг хэлээгүй боловч Трамп бол энэ байх боломжтой болсон гэдэг зүйлийг хэлсэн байж. Нэгсэндөө Трамп өөрийн нөхцөлийг, Украин өөрийн нөхцөлийг тавиад энэ хоёр бараг зөвшөөрлөд хүрж байгаа гэж харагдахаар үйл явдлууд бол болж байна. Нөгөө талдаа Дональд Трамп Путинд итгэхгүй байна, Оросд итгэхгүй байна. Яагаад гэхээр эхний нөхцлөөр бол энэ хоёрын харилцаа нааштай байсан. За бүр Зеленскийгээ буруудгаж байгаад Оросыг дэше шидчихсэн. За тэгээ 30 хоногийн түр хал зогсоох хилцээр гэдэг зүйлийг гаргаж ирсэн. Гэхдээ хилцээр даваа байж болно гэснийхэн тэрд ариун буужа харуулж ирсэн. Сүмийн хотод ингээ иргэд яасан. Төд бодлого түрүүчийн 7 хоногийн 5 дахь өдөр Киев рүү бол буучин дунд тусгалыг буужа харуулсан гэдэг. Энэ байдлаас олж Дональд Трамп бол Путинд итгэхгүй байна. Гэхдээ би энэ энхийн хилцээрийг амжилттай болгохын тулд шахалт үзүүлнэ гэдэг зүйлийг бол хэлсэн байж. За тэгвэл өнгөрсөн орой Путин Украинд санал тавьсан байна. За энэ юу вэ гэхээр Герман улсыг дэлхийн 2 дугаар дайнд ялсны баяр, ялалтын баяр гэдэг л те. Монголчууд бид нар хэлсэн майн баяр. 5 сарын 8-наас 10-ны хооронд 72 цаг гал зогсоох гэдэг нөхцөлийг тавьсан байж. За энэ бол Украины дайн 2022 оны 2 сарын 24-нээс хойш эхэлснээс хойш Оросын холбооны улс анх удаа гал зогсоох санал тавьж байгаа нь энэ байж байгаа тийм. Өмнөх хугацаанд бол байнгын байлдаж байсан. За энийг хоёр талтай харж байна. За Украинчууд буюу Зеленский юу харж байна гэхээр худлаагаасаа гал зогсооно гэж хэлчихэд анхаар сарниулж байгаад байлдах чинь гэдэг ийм хардлага байж байна. Яагаад тэгэхээр өмнөх тохиолдлууд маш олон тохиол гал зогсоё, дүр зогсоё байжээ гэж хэлчихэд секунд дотор байлдаж исэн гэдэг мэдээллийг бол хэлж. За тэгвэл Америкийнхан юу гэж бодож байгаа юм бэ те? За энэ бол энхийн хилцээр хийх эхний тохиол байж магадгүй. Яагаад гэхээр хизээч Орос те дайн хийж явах хугацаанд энхийн хилцээр хийя. Гал зогсоё гэдэг төрүүлж дуураагүй. Энэ удаад бол 3 хоног. 3 хоногийн хилцээрийн зөвшөөрөөд яг үнэн дээр байлдахгүй байх юм бол тийм үү. Энхийн хилцээр бол ойртож байна гэдэг нэг алхамнуудаа шат агч байна гэдэг зүйлийг ярьж эхэлж байна гэсэн. Харин Оросууд энэ дээр ямар нэг анхаарал өгөхтэй. Хэрэв бид нэр 72 цагт гал зогсоох хилцээр хийгээд байлдаагүй байхад Украинд дайралт хийх юм бол хариуг нь хатуу хүлээн шүү гэдэг анхааруулгыг бас өгсөн байна. За ямар ч тач 5 сарын 8 хүртэл байлдах юм байна. 5 сарын 8-наас 5 сарын 12-нд бол гал зогсоох юм байна. Эннээс хойш хилцэл дараагийн төвшөнд очиж магадгүй юм байна гэдэг мэдээллийг тавьж эхэлж байна. Тэ? Ялтын парад бол удахгүй болох чинь. За ийм юм байж байгаа. За саяхан. Тэгвэл өнгөрсөн шөнө яг үүнтэй зэрэгцээд Европод баг зэрэг үүмэн дэгдлээ. За энэ юу болсон бэ гэхээр за энэ. За энэ бол Испани, Португал, за тэгээд дээрэс нь Франц гэдэг Францын зарим хэсгүүдэд тог тасарсан. За юу бол Португал бол 6.5 саяас хүн амаас 6.2 саяын тоггүй болсон. Испани бараг 95% тоггүй болсон гэдэг ийм мэдээлэл гарч ирсэн. За энэ яг тийм анхаарал татаад байгаа вэ гэхээр 10 цаг тоггүй болсон гэж өчигдөр. За үр дүнд нь Испани тоггүй боллоо. Бүх ажил зогссон Испани. 35 мянган зорчигч метронд гацсан. Тэ? Тэгээ бүх банкны сервер гацсан. Зогссон. Дээрэс нь бүх өрн утаснуудын сүлжээ болох байсан. Тэгээ энэс болоод нөгөө хүмүүс айц орж гэлсэн. За албан ёсны тайлбар юу гэж бодож байна гэхээр зүгээр ингээд байж байгаад шатаон болоо унтарцсан гэдэг баг. Системс ингээд шууд
байхгүй болцсон гэдэг юм. Одоо энэ нар чинь ингээд гэрэн дохоо авахгүй машинууд ингээд юу яж чадах болсон. Хоорондоо ингээд ойлголцохгүй ингээд хүнээрээ гараад тохоо өгөөд юм. Одоо ингээд бид нар ингээд тог тасрангууд ингээд одоо бид нар мэдэн шүү дээ нөгөө хаан банкны аппликейшн гацсангууд шууд таксинд яваа гацчихлаа. Яаж таксиныхаа мөнгийг хийх вэ гэдэг гээд таксинд 10,000 сууж ийна гэдэг шиг тийм. Тэгэхээр ийм зүйл болсон. Яагаад тэгэхээр бид нар орчин үеийн нийгэмд амьдарч байна. Бидний бүх амьдралын хэв маяг эрчим хүчнээс маш их хамааралтай тийм. Одоо ингээд гадаа суудсан ингээд байж байна. Одоо ингээд бүх юм зогссон, бүх хүмүүс ингээд яг юу хийхээ бол социализмын үед ингээд гэрт тог байхгүй, зурагт авахгүй, гадаа гараа тоглохоос өөрөө иж идэггүй байсан шиг зүйл орчин үеийн 2025 онд Испани, Португалд 10 цаг үргэлж ирсэн. Бүр яхаа ихэ модоо зарим хүмүүс бол баг юу гэж ойлгосон бэ гэхээр мөн шин орсчин дайраад байгаа юм шүү. Ингээд тог тасарчиж байгаа юм шүү гэдэг талаас айц үсээд юу яаж хэлсэн бэ? Дэлгүүр хоосолж хэлсэн. Хүнсээ цуглуулсан. Бүр урдаж гүүгээд нэг юм нийгэм ингээд кинон дэр бид нар үздэг нийгэм ингээ унаад ингээд яхаар хүмүүс айгаад хүнсээ цуглуулад гэрлүүгээ бүгээ тэгдэг шиг процесс өчигдөр Испани, Португал дээр гарсан байж. Их шокнд орсон. Тэгэхээр тоггүй бол юу болох вэ гэдгийг бол хүмүүс бол ойлгосон. Маш олонхоо ажиллаад байсан. Ийм зүйл болсон. За энийг яагаад ярьж байгаа? Энэ бол нэг тийм зах зээл нөлөө бол гараагүй. Яагаад гэвэл биднэрт энэ процесс тохиолдох боломжтой тийм. Монгол улсын эрчим хүчний салбарын асуудал өнгөрсөн жилээс хойш энэ жил хүртэл тасралтгүй яригдчихэж байгаа. Яагаад гэхээр эрчим хүчний өнөр өссөн, дулааны нүссэн, тэд дөрөв гэдэг цахилгаан станц эрчим хүчний хангаж дийлхэ болсон гэдгийг бид нар сонссон байж байгаа тийм. Бид нар Оросоос тийм үү? Одоо импортын хувьд. За одоо 2020-оос 2025 оны хооронд тийм үү? 1147 одоо ватт гэх юм уу хэрэгэлдэг. За тоогоор нь хэлчих тийм. Тэгээ жил ирэх тусам энэ нөгөө хэрэглээний юу өсөж байгаа. 1147, 1200, 1260, за 1313, 2024 он 1460, 1555 гэдэг ингээд нэмэгдээ явж байгаа. За гэтэл импортын хувь нь 12, 12, 13, 14, 15 гэдэг ингээд явсан байж байна. Нөгөө Оросоос импортлж байгаа ерөнхий хэмжээ. Тэгтэл сүүлийн 2024 оноос хойш ер нь эрчим хүч бол юугаар дийлхэ боллоо. Эрчим хүчнийхээ нийлүүлэлтийг бол дийлхэ байсан. Яг тэгэхээр Оросоос 300 кВт орж ирдэг. Тэгтэл энээс илүү бол авах боломжгүй. Ингээд бид нэр 2024 онд бол хэсэгчилсэн тог тасалтын хуваарьт орж бол эрчим хүч тасалж ирснийг бол санаж байгаа гэсэн үг тийм. Тэгэхээр хэрв энэ удаанаар үргэлжлэх юм бол энэ улам өснө нэмэгдэж буй хүн ам өснө нэмэгдэж буй хэрэглээг Монголын ТЭЦ 4 дийлэхгүй юм байна гэж үзээд ТЭЦ 5-ын асуудал яригдсан. За удалгүй нөгөө ТЭЦ 3-ын өргөтгөл хийх, засвар хийх асуудал яригдаад за энийг Оросоос бол биднэрт бол хийж өгөхөр болоод 1.5 тэрбум еврогийн санхүүжилтөд хийх болсон. Гэтэл энэ дээр асуудал үүсээд өмнө Оросууд энийг Казахстан 700 сая доллараар сая 700 сая еврогоор хийж өчөөд яагаад манад 1.5 тэрбумаар хийж өгч байгаа юм гэдэг нэг иймэрхүү маргаан үүссэн. Тэгээд одоогор бид нар ТЭЦ 5-таа болно гэж яриад арга 10 жилийн нүүр үзэж байна. Хийсэн юм аа. За тэгэнгүүт дараагийн бодлын хүмүүс нь тэгвэл хэдүүлээ ураны цахилгаан станцтай, цөмийн цахилгаан станц болчвол яах вэ гэдэг асуудал бол яригдсан. За энэ дээр дахиад асуудал гарсан нөгөө нэг хөлгөө ботго төрөөд амьтнад нөгөө ураанд ордоод байна гэдэг нэг юм урааныг эсэргүүцэгч, урааныг дэмжигч гэж нэг хоёр тал гарсан. За энээсээ болоод Монголд бол ураны цахилгаан станц бол ер нь баригдах нь үзэл бодлын хувьд, хүмүүсийн мэдлэг боловсролын хувьд бол болоогүй юм байна гэж үзээд ерөнхийдөө бол баг хоошлогдчих واخ. Тэгвэл ингэж маргалцсаар байхад биднэрт энэ өчигдөр тийм үү? Испани тохиолдсон асуудал, Португал тохиолдсон асуудал maybe яагаад үүсчихвэ гэж. Тэ? Одоо энэ хүмүүс нь гайхшаа орцсон, яхаа мэдэх болсон. Эдгээр бол бидний хувьд харьцуулахад хөгжсөн, тэ? Нэг ийм юм баг ороод идэх байсан. Эрчим хүчний хад ингээд яахаа мэдэх болсон. Ингээл бүгдээр ингээд сууж идэг, тэ? Банкнаас мөнгө авч чадахгүй, юм авъя гэсэн чинь карт болохгүй. Мобайл дээр гэсэн чинь утсан сүлжээ авахгүй, аппликейшн ажиллахгүй. Бэлэн мөнгөний хомсдолд орцсон. Яг тэгэхээр бүх юм нь онлайн хэлбэр рүү шилжчихсэн. Бид нар ч гэсэн энэ давтагдана. Бид нар өнгөрсөн хойно
Хөөшөө одоо энэ тест авчин яач вэ? Тэгэхээр бид нар энэ байдлаас хараад юу гэж үзэх вэ гэхээр яаралтай хугацаанд эрчим хүчнийхэн асуудлыг шийдэхгүй болвол 2025-26 оны өвлийг яаж барах вэ гэдгийг эртнээс тооцоолох хэрэгтэй юм шүү гэдэг тохиог Испани тог тасралт бол бидэрт харууллаа. За тэгээ өнөөдрийн энэ нэвтрүүлэг үүгээр дуусч байна.